За ингээд STO Mongolia-гаас зохион байгуулж байгаа Навризын баярт зориулсан үйл ажиллагааг та бүхэндээ танилцуулж байна. За тэгээ Навризын баярын үйл ажиллагааны ажлын хэсгийн ахлагчаар манай Назар ах маань ажиллаж байгаа. Тэгээ Назар ахтаар очиж хэлүүлээ. Асууцгаая. За Назар аха. Сайн байна уу? За өдрийн мэнд ажил ихтэй байхад нь төвөг өцчлээ. За энд яг ямар үйл ажиллагаа болж байна нэг сайхан тайлбарлаач. За энэ жилийн Навризын баярт холбоотой социал хөгжлийн ордныхаа нэг давхар агуудаа Казак үндэстний гэр барьж тий одоо намынхаа болон зуны одоо залуучдыг удирдлагуудаа одоо хүлээж авах гад Казак үндэстний гэр барих ажил явагдаж байна. Одоо ингэ таад харж байгаа ч тий одоо танаа босгоцсон танаа тогтоох нийслэл хийж байна. Навризын баяр гэдэг нь одоо яг бүр шууд утгаараа ер нь юу гэсэн үг юм бэ? Навризын баяр гэдэг маань ер нь бол он солигдох тий одоо шинэ өрн дулаан цаг эхэлж байгаа хаврын баяр судалтай ийм баяр байгаа. Тэгээд энэ баярыг өгтөж яг цагаан сартаа адилхан хүмүүс бие биендээ зорж энд мэдчихтэй. Ийм одоо ажил арга хэмжээнүүд ёслолууд болдог ийм онцлогтой баяр. Манай STO Mongolia-гийн бас баг хурлын гишүүн Жандасаас хэдүүлээ очиж юм асууцгаая. Манай гэрийн бас нэг гол өөргийг гүйцэтгэж байгаа залуу байгаа хэдүүлээ очиж асууя. За Жандас хоёулаа жоохон ийшээ зогсож байгаа нэг яриа өгөөдгий. За энэ тусгай тогтнолын ордны нэг давхарт хийгдэж байгаа энэ ямар арга хэмжээ болж байна? Навризын баяр ямар утга учиртай? Навризын энэ герман ямар учиртай? Казак үндэстний одоо энэ герман ямар учиртай нэг товчхон мэдээллийг манай үзэгчдэд нэг сайхан тайлбарлаач. За сайн байна өдрийн мэнд өнөөдөр Навриз баяртай холбоотой ингээд тусгай тогтнол анхтайгаа түүхэнд анхтай Казак гэр барих гэж байна. Энэ Навриз гэдэг утга болохоор бүх юмны шинэ юмны эхлэл одоо шинэ урс гарна, шинэ жил эхэлж байна, шинэ өдрөдөө бүх юмны эхлэл гэсэн утгатай. Тэгээ перс гаралтай гэдэг хүн болгон тайлбарладаг. Тэрнтэй холбоотой манайх одоо нэг STO Mongolia буюу манай залуучдын холбооноос ингээд тусгай тогтнолын анхтай гэр барьж тэгээ гэр барьж ингээд нөгөө Навриз баярын одоо түмэн дэлгэрүүд те одоо ингээд намын удирдлагууд болон бусад хүмүүс энд явж байгаа залуучууд түмэн дэлгэрүүд Казак соёлыг таниулах Казак гэр ялангуяа одоо Монгол гэртэй адилхан хаан гэл те энэ бүтсээр ингээд ялгаатай энэгээр одоо бид нар Казакийн соёлыг бид нар нэг нэгэнтэй соёлоо нөгөө дамжуулж нэг нэгийг мэднэ нэг нэгийг бүр дотн тань те тэгэхгүй байж нөгөө мэдхгүй байж зарим хүмүүс ингээд гаднаас янз бүрийн юм яриад тэрний одоо бид нар түгээн дэлгэрүүдэд таниулаад тий Казак гэр ийм байдаг, Казак үндэстнүүд ийм байдаг. Одоо Монгол улсад одоо хоёр үндэстэн байдгаас нэг нь Казак үндэстэн, нэг нь Монгол үндэстэн шүү дээ. Тэрнээс одоо нэг нэгнийхээ соёлыг бид нар мэдж явах ёстой. Жишээлбэл Казак гэр ийм бай Монгол бид нар ялгаа байхгүй нөгөө нүүдэлж артна. Тэгэхээр бид нар нэг нэгнийхээ соёлыг танин мэдээж цааш нь дэлгэрүүлж залуучуудад уламжлуулж тий дэлгэрүүлж таниулаад үйл ажиллагаа ийм баяр үйл ажиллагаа явж байгаа юм. За би нэг юм гайхаад байна л да. Монгол одоо халах үндэстний гэрийн нэг өнмөн нэг юм шолон байдаг шүү дээ тий. Манай Казак үндэстний одоо гэрийн энэ юм дуурсан байгаа гэдэг нь энийг яаж хийдэг юм бэ энэ дууралтыг? Энэ болохоор нөгөө модыгч одоо зөвхөн дөнгөж авангуудаа юу байдэн шүү дээ. Хатааг байгаа тий. Нойтон. Тий, нойтон мод. Нойтон хатааг байгаа дээр нэг ч нөгөө албан ёсны юун дээр одоо багжаад энийг матна. Тий, матчээж ингэж юм. Энд чи одоо наас янз бүрийн модоор хар модоор ч юм уу хийдэг хүмүүс одоо нөгөө тухайн одоо гэрийг одоо хийдэг мужаануудын нэг арга барил нөгөө тухайн хүний сонголтоос шалтгаална гэсэн. Тэгэхээр нэг ялангуяа хар мод нөгөө бат бөх байдаг нүүдэл суудлыг хийхэд боломжтой. Тэгээ энэ нөгөө дээшээгээ матч өгсөн ямар хэлбэртэй гэхээр нэгдүгээр өргөн дэлгэр том байх ёстой. Тий. Тэгээд энэ өргөн байж хүн чинь нөгөө өндөрч хүн байна. Тий. Тийм утгаараа одоо энэ чинь гэр дотор бас саруулхан харагдах хэрэгтэй байхгүй. Тийм учраас энийг матч өгсөн байгаа. Тий. Тэгэхээр нөгөө Монгол гэр болохоор шууд тавьчихдаг. Тэр чинь Монгол гэр болохоор нөгөө хурд нүгээд хурд нь яхад боломжтой манайхан ч одоо ялангуяа сэлхийхтэй баруун баяуулгын юм гिचтэй тэр нөгөө сагаагарын байдал тэгээд төхөн зумжлаа шалтгаалаад нэгдүгээр саруулхан байх ёстой. Хоёрдугаарт нөгөө зай ихтэй байх ёстой. Одоо энэ гэхэд 80-аас 85 одоо толгойтой тонтой байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо нөгөө байж тусны дараа байдал нь ямар хөө байх юм дотор зай нь ямар хөө байх тий энийг харьцуулаад үзэхэд Монгол гэрээс арай томхон зайтай саруулхан тийм гэсэн. За манай
STY Mongolia-гийн удирдах зөвлөлийн гишүүн бас Инх Эрдэнэ маань одоо энэ Наврызын баярын бас ажлын хэсэгт бас орж арчилж байгаа. Тэгэхээр бас 3 сарын 19, 20, 21-нд болохтой ямар арга хэмжээ болох чинь залуучуудаа уриалаад нэг мэдээлэл өгөөч. За хаврын сая эхэлж хаврын баяр эхэлж байгаатай холбоотойгоор нарны баяр одоо Наврызын баяр манаас аль бисэрдэ болохоор болсон байгаа. Өнөөдөр одоо манай өдөр зөвлөлийн гишүүн Назар манаас Наврызын баярынхаа арга хэмжээ зохион байгуулж маргааш манай STY өдөр зөвлөлийн гишүүд манаас 1 цаг 30 минутаас одоо энэ сайхан өргөө гэрт орж Наврызын баярын түүхтэй болон сайхан одоо мэдээллүүдийг авах ийм ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгээ Назарынхаа ажилтнаас ингэ туслаад ингэ байж байна. Өн юм уу баг нэг юм уу одоо бас Монгол гэр одоо казах хүнсний үг сайн мэдэхгүй болохоос барай зогсож чинь тэгээс энийг одоо ер нь та нэг жоохон танилцуулаа шээ. Би ихтэй сайн мэдэхгүй. Бас уу. Тий, би гэхдээ энэ жоох гадрал. Ааха. Энэ ихтэй явж баганд гэж явж байна. Манай Монгол гэрийн багаанчнаас нэг арай нэг өөр үү тийм юм хоёр энэ талаа байдаг. Казах хүнсний гэр ингэж үүд юм шиг үү тий. Нэлээд жоохон дээшээ шовгордуу. Өнний хувьд ч тэр ханны намалгааны үжснийг өөр юм. Би сая Назараас асуугаад байж байлаа. Бид нар чинь болохоор Монгол гэрийг барихтаа хоёр ханаа эдэр дугуйж барьж байхдаа нохоо ам өдрөж ирдэг шүү дээ. Аа тий. Энэ өдрөл арай тэгдэг юм шиг. Тэгээ шууд арай өөр байдлаар бас үгүй юм байна. Тэгээ хараад л байж байна. За окей тэгвэл 3 сарын 19-нд болзъя. За окей амжилт. За окей залуучуудаа тэгэхээр 3 сарын 19, 20, 21-нд Наврызын баярыг тохиолдуулаад тусгаар тогтнолын ордны нэг давхарт STY Mongolia-гаас зохион байгуулж байгаа арга хэмжээг та хэд нэр сонирхоорой. Сонирхолж хэлэхэд дэлхийн аварга бүргэдчин, дэлхийн аварга бүргэдтэйгээ хамт ирэх юм байна шүү манайхаа.